За цэргийн албаны тухай хуулийн дагуу Батлан хамгааллын сайд нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр буюу 9 дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа 1 сарын 6-наас 22-нд дуустал явагдаж байна. Тэгэхээр цэргийн бүртгэл маань 2 удаа үндсэн чиглэлээр явагдана. Нэг нь цаасан суурьтай болон энэ нэг нь цахим бүртгэлээр гэсэн 2 байдлаар явагдана. Тэгэхээр цахим хэлбэрээр явагдах маань e-Mongolia-гийн портал сайтыг ашиглаж та цэргийн бүртгэл гэсэн цонхыг сонгоод холбогдох мэдээллүүдэд холбогдож мэдээлэл өгснөөр захин мэдээллээр цэргийн бүртгэлээ бүртгүүлэх бүрэн боломжтой болж байгаа. Мөн интернет одоо орчин байхгүй иргэд маань харьяа хорооныхоо одоо хэлцтэй газар дээр очиод цэргийн үргэлтний үнэмлэх иргэний үнэмлэхтэйгээ очиод өөрийгөө одоо цэргийн бүртгэлийг бүртгүүлэх боломжтой. За харин 18 нас хүрж байгаа цэргийн бүртгэл огт байхгүй буюу цэргийн үргэлтний үнэмлэхгүй иргэд маань шинээр 2% C6 барьж очиод хорон дээрээсээ энэ үнэлгээ нийлгээд ингээд цэргийн бүртгэлдээ бол хамрагдах бүрэн боломжтой. За цэргийн бүртгэл маань ажлын өдрүүдэд өглөө 8-аас оройн 17 цаг хүртэл явагдана. Тэгэхээр цэргийн бүртгэлд дээд офицер буюу генерал хүртэлх цолны 65 нас, ахлах офицер 60 нас, дунд офицер ахлагч 55 нас, эмэгтэй офицер ахлагч болон байрлагч түрүүч иргэд маань 50 нас хүртэлх хугацаанд бол явагдана. Ийм цэргийн бүртгэлдээ иргэд залуучууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.